the shop window. I didn't think it was you. You looked much better in person than in pictures. Funny that you say the same for me too. Та бүхнийхээ өмнө номын зохиогч Гэрэлмаг You already know that I love our conversations, probing all the deep topics, lasting way into the night. I wake up exhausted and blurry-eyed next morning, but it was worth it to think and laugh with you. But did you know that while we're apart, when it feels too much to think of you, when all the words gush from my heart, that I'm writing a love song for you. Нэг хоёр онгорваа. Чаа. Сайн байцгаана уу? За хүсэн үлээсэн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн бичлэг бол та хэдийн харж байгаачлан миний шинээр гаргасан номын нээлтийн ажиллагаа болон тэр номын эргэн тойронд өрнөж байгаа үйл явдлуудтай холбоотой тийм бичлэг авах болно. Ер нь энэ номынхаа талаар би Facebook дээр хүмүүстэй илүү хуваалцаж явж ирсэн гэхээс яг YouTube дээрээ жоохон цомхон мэдээлэл оруулсан ба. Тэр юуны өмнө эхлээд номоо та хэдтэй танилцуулъя. Энэ ном бол одоо Ананд гээд манай том хүү бид хоёрын хүүгээ 2 настай байхад анх Японд хурж ирснээс хойшоогоо 4 жил Японд цэцэрлэгт суралцсан тэмдэглэл. Тэгээд энэ тэмдэглэл дотор Японы цэцэрлэгээс одоо авч болох зүйлс нь юу байсан бэ? Юу сонирхолтой байсан бэ гэдгийг харуулж өгснөөс гадна энд бит хоёрт одоо тохиолдож исэн хэцүү зүйлс юу байсан, бэрхшээлүүд юу байсан гэдгийг ингээ хамтдаа одоо өөрсдөө тохиолдсон бодит адал явдлууд дээр тулгуурлаад Японд цэцэрлэгийн арга барилыг ингээ хамтдаа нийлүүлж бичснээрээ онцлогтой ийм ном байгаа. Номынхоо 80 орчим хувийг нь Японд ахта бичсэн байсан. Тэгтээ яаж бичсэн байсан гэхээр би тухайн үеийнхаа сэтгэлдлүүдийг ер нь ингээд буулгацсан байсан гэсэн үг л дээ. Жишээлх юм бол хүүгийнхаа төгсөлтийн баяраар нь оройн хуржрэл надад ийм мэдрэмж төрсөн, ийм болсон, энэ нүгээрээ онцлог байсан гэдгээ бичсэн байсан. Энийгээ Монголд очиод ярианы хэллэгт байсныгаа илүү номных болгож өөрчилсөн гэсэн. Ингээд Монголд очиод номоо дуусгаад хэвлүүлээд нээлттэй хийсэн. За нээлтийн хувьд болохоор би ер нь жоохон даруухан талдаа бодож исэн боловч нээлтийг минь манай найз охин надад өөрөө бүр гардаж аваад маш гоё зохион байгуулж өгсөн. Миний бодож исэнс бүр хав илүү гоё болсон. Одоо ингээд тэр нээлтийн хадлаар бодохоор бүр миний номын нээлт гэж бодоход нэгсэн итгэмээргүй юм шиг одоо бодохоор жоохон зүүд юм шиг тийм гоё нээлт болсон гэж би хавьдаа бодож байгаа. Тэгээ номоо бол бид нэр Sky Garden хотхонд байдаг чимээтэй номын сан буюу Loud Library гэдэг маш гоё газар хийсэн. Энэ газрын талаар хэрвээ та нар урд нь сонсож байгаагүй байх юм бол энэ ингээд хүсэх юм бол 24 цагаар ажилладаг хүүхдүүд багш нартайгаа эцэг их асран хамгаалагчдынхаа нэгийг нь төлөөлөл болгоод хамтдаа шөнө хоноод номоо уншаад хичээлээ хийгээд ингээд өнгөрүүлж болдог. 3 давхарт нь илүү байрладаг. Тэгээд нэг давхарт нь бүр маш гоё гарден байдаг, шувуу нисж идэг, загас сэлж идэг. Тэг ингээд жинхэнэ амьд мод дотор нь ургаж идэг бүр үнэхээр гоё газар ахгүй юу. Тэгээд энэ газарт болсонд би хувьдаа маш их баяртай байгаа. За тэгээ ингээд харж байгаачлан энэ дотор хүүхдүүд номоо тоглонгоо уншиж болж байна. Хэвтэнгээ уншиж болж байна. Ийм харгуу өрөөнд ороод нүдэн амраагаад хэвтэж болж байна. Суугаад хичээлээ хийх газрууд гээд цогц ийм гоё газар байсан. За ингээд нээлтэн дээр юу болсон сонин сайхнаа хуваалцъя. Юуны өмнө орж ирж байгаа зочин болгоныхоо ингэр дээр нь бид нар нэг наалт нааж өгч исэн. Хэрвээ Японд байдаг аав ээж нар санаж байгаа юм бол хүүхдийнхаа цэцэрлэг дээр бид нар
За хапиокай, ундокай гэх мэт арга хэмжээнүүд дээр очихдоо эндээ хүүхдийнхаа нэрийг бичсэн ийм наалт нааж очдөг. Яг тэрнтэй адилхан номын нээлтэнд ирж байгаа хүн болгон одоо номын нэртэй ийм наалт нааж орсон. Тэгэхээр энэ нааж байгаа маань нэг талаараа бас Япон цэцэрлэгт ингэдэг шүү гэдгийг таниулж байгаа бас нэг хэлбэр маань байсан. Тэгээд зочдыг маань ирэхэд болохоор морин хийлтэй болон төгөлдөр хууртай манай хоёр охин дүү маань хүмүүсийг маш гоё аялгаугаар угтаж авсан. Найз ихчийн маань дүүнэр байгаа. Бүр ингээд жоохон нялхвахаас нахвалаад таньдаг байсан. Энэ хоёр жоохныгоо. Энэ хэд маань дугуйтай гэр бүл гээд бүр бараг л 10 жилийн өмнөөс ахвалаад гэр бүлээрээ дугуй ундаг байсан. Одоо яг энэ Японд унаад байгаа соёлыг чинь Монголд анх дэлгэрүүлж исэн манай хэд байхгүй юу? Энэ хоёр дүү маань хоёулаа хөгжим бүжгийн коллежид нэг нь суралцаж байсан. Нэг нь одоогоороо суралцж байгаа хоёр охин байгаа. За мөн төрүүлж ирсэн зочид маань хөтөлбөр эхлэхийг хүлээх зураа энэ бэлдэж тавьсан усан будаг гуаш болон биерээр өөрсдийнхөө гарын үсгийг төлөөлүүлэх ямар нэгэн зураг зурах эсвэл өөрсдийнхөө нэрийг бичих, үг бичих гэх мэтээр надад ингээд гоё дурсамжтай зүйл бичиж үлдээсэн. Тэгээд энэ бас энэ хөтөлбөрийн маань нэг гоё хэсэг байсан болоо гэж бодсон. За ингээд хөтөлбөр маань мэдээж миний үг хэлж байгаагаар эхэлж байгаа. Тэгээд тэнд номын зохиолч гэрлэмаа үг хэлнэ гэж дуудуулах мэдрэмж бас сайн уу? Жохон ихтрүүлээд байна уу да гэж жохон бодсон ч гэсэндээ тэгээд одоо яалтай энэ номыг яагаад бичих болсон талаар сэтгэлдээ хуваалцсанаа та бүхэнд сонирхолъё. Ананта мөн баярлалаа. За ингээд та бүхнийх өмнө номын зохиогч гэрлэмаг одоо олон хүн бол одоо Монголын ард түмэндээ сүүжин хэмээн танигдсан гэрлэмаг микрофон дөрөв. Арлын Япон улсаас ямар нууцтай ирвдээ? За баярлалаа. Өнөөдрийн минь нээлтний бүгдээрээ төвчрээ цагаан гарч цаafаа ирсэнд нь үнэхээр их баярлж байна. Япон газар дуудсан юуны юм уучлаарай. Яагаад энэ номыг бичих болсон бэ гэхээр Хүүгээ 2 настай байхад нь Япон улс руу хоёр аавынхаа ганаас яваад тэгээ би чинь энэ 8 жил сүүлчээр ажиллачаад бүх хэрэгтэй зайг нэг шиг нэлээд чухал хариултад ажиллаж байгаа. Японд руу очиад яг үнийг хэлээд найс нөхдөс та хэдээс хүнээс болоод тийм нэг хүн чинь хийж биш болоод ирэх цагт. Тэгээ хамгийн өөртөө ойр байгаа зүйлийг тань татчихсан. Ер нь миний мэрэгжил буюу бичих гэдэг юм. Хоёрдугаар нь миний хүүгийн явж байгаа цэцэрлэг байсан. Тэгээ энэ хоёрыг би хослуулаад өөрөө өөртөө аз жаргал бэлтгэх юм хийж хэлсэн. Цэцэрлэгийн Япон цэцэрлэгийн нийтлэг байсан. Тэгээ энэ нийтлэгээ бичээд эгүүлцгийн мен дээрээ нийтлсэн чинь хүмүүс маш их бүрээ хүмүүс энэ сэдвийг сонирхож байгаа юм байна. Япон цэцэрлэгийн арга барил хүмүүс сонир юм байна. За тэгвэл энийгээ бид дэлгэрүүлээд цааш биччихье. Энэ дээр ямар сонирхолтой арга барил вэ? Сошиал орчинд ватч хийдэг. Ингээд жижиг жижигээр ахиж явсаар байгаа энэ ном маань үтгэж та гэдэг маань артай хийж байгаа. Ийм юм шүү. Манай хайр нэг баг би нэг Японд монголчууд гэдэг ч юм уу нийтлүүд бас бичиж хүрдэг. Энэ ном маань тэр нийтлүүдтэй харьцуулах юм бол уянгийн шинж чанар багтаа байгаа. Тэгэхээр та маань нөгөө нийтлэг шиг маань тийм жоо уянгагийн уншиж чад уучлаарай. Яагаад гэх юм бол энэ одоо эцэг эхчүүдэд нэгэн ээж өөрийнхөө одоо би энийг мэдсэндээ ямар их баярлж байна тийм энийг бусдтай хуваалцчихсан гэж бодсон тэр мэдсэн юмнуудаа тэр чигт нь шууд өгүүлээд шууд тэмдэглээд бичснийг ингээд ном болгож байгаа. Тийм онцлогтой ном байгаа юм шүү. Үргэлжлүүлээд манай хоёр охин Чолонгуан уран хас бүжгийн жүжгийн вальс болон мелодия 3 гэд гоё хөгжмнүүдийг ирсэн зочдод маань тоглож үзүүлсэн.
ингээд үргэлжлүүлээд манай номын ивент тэтгэгчээр ажилласан Ивүр цэгийн сайтын ерөнхий эрхлэгч Мядаг Бадам үг хэлсэн. Тэгээд яаж ивент итгэсэн бэ гэхээр өөрөө болохоор надад би ч ивент итгэгч гэжтэй тэгээд байгаа байхгүй яа. Гэхдээ намайг энэ 3 сарын хугацаанд байхад зөвхөн одоо номынхаа ажилдаа анхаарад одоо мөнгө төгрөгөнд санаа зовхгүй байхаар ингээд номын ажлаа эрхлэн гаргахад тусалцаа үзүүлсэн. За мөн номын ивент итгэгч бас нэг хүн байгаа нь манай Хадам аав байгаа. Тэгээ энэ хоёроо номынхаа порталд нь оруулж өгч талархал болон хүндэтгэлээ илэрхийлсэн. Ээжүүдээсээ түрүүнд үлдсэн энэ яг алдаа гарсан байх гэж бодчих. Тэгээд гэрмааха Монгол гэрмаа ирэх нь миний хувьд айгүй сайхан зүйл байсан. Тэгээд гэрмаа маань Монгол ирлээ гэхээр би одоо энэ амар ингээд хэдэн жил ууж чадаагүй ч маш их хугацаа хамтдаа өнгөрүүлэндээ гэж бодсон чинь 3 сар ахтан баг 3 удаа уулзж амьдлаа. Тэгээд яг энэ миний ивент гэж хэлдэг юу аах вэ? Тэгээд баярлалаа. Тэгээд 3 сар гэрмаа маань намаа жоохон төлөөтэй бичих гээд би зүгээр найзын зүгээс ингээд жоохон боссон. Тэгээд эртний акцийн маань нэрээр ийм гоё ном гаргаад тэгээд хөвлөний тодорхой хөвлөмөр номуудтай болно гэсэн мөрөөд рүү маань ингэж Гэрмаагийн ном манай редакцийг ингэж ихнүүлж байгаа. Тэгээд би нөгөө амжихгүй яваад хахаар хүмүүс гарч ирээд сайн хүмүүс гарч ирээд редакцийн маань өмнөөс ингээд сайн ном гаргалаа гэж бодож байгаа. Тэгээд гэрлээдээ ингээд дахин амжилт хүсье. Тухайндагаа гэр бүлийнхэн хүнд бас баярлалаа гэж хэлье. Манай редакц тэгээд гэрлээгийнхаа номыг 1 сая төгрөгөнд бодолтой авч байна. Баярлалаа. Үг хэлхийнхаа өмнө Медга маань тэгж хэлсэн. Би гэр бүлийнхнаас нь төрүүлээд ийм үг хэлж болж байгаа юм болоо да гэдгийгсэн. Манай аав болохоор хөдөө ажиллаар явж таарсан. Харин хоёр ээж минь бол одоо жоохон ийм үг хэлдэг юм хүмүүс хол хүмүүс учраас үг хэлхээс өөрсдөө татгалцсан учраас шууд ингээд ивент итгэгчийнхаа үгээр номынхаа нээлтийг эхлүүлсэн гэж хэлж болно. Үргэлжлүүлээд Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Инх Жавхлан үг хэлсэн. Инх Жавхлан гэж ямар учиртай хүн бэ гэх юм бол би чинь соёл урлагийн их сургуулийн радио телевизийн сургуулийг төгссөн сэтгүүлч мэрэгчлэр намайг суралцаж байгаа хугацаанд манад сэтгүүл зүүн багш хийдэг байсан. Тэгээд төгсөх үед болохоор манай сургуулийн захирал болсон хүн байхгүй юу. Тэгээ одоо Монголын зохиолчдын эвлэлийн хороо гэж бидний мэддгээртэй тэнд одоо захирлаар ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд ийм хүндтэй хүн хурж ирж номын маань нээлтэн дээр үг хэлж өгсөн. Тэгэхдээ маш гоё дурсамж би баг өөрөө мартцсан явж исэн гоё дурсамж хуваалцсан юу гэх юм бол би сургуулаа төгсөнгүүтээ сургуульдаа өргөжлүүлээд багшилж исэн тийм гоё түүхтэй. Тэгээ одоо бодоход жоохон санаа зовдөг ч гэсэндээ маш том туршлага болж исэн. Радио телевизийн сургуульд багшилж байхад үе хэлсэгчдээс төгсөгчдөөс нэг нүдэнд торсон мэдээ хүүхдүүд байдаг. Тэгээд тэдний одоо хоёр нь тэр жилийн төгсөлтийн хоёрыг нь авч хоёр залуу багшийг радио телевизийн сургуультай багшлуулж ялаа. Гэрэлман Тамира хоёроо. Тэгээд залуу багш нарын хувьд бол омголонч байж их загнадаг гэдэг гэж оюутнууд их чанга багш нар гэдэг дүүлбэгжсэн. Гэхдээ хоёулаа бүсгүй заяаныхаа томилтыг аваад хоёр тийш нисэн одсон. Нисэн одохоос өмнө Ивүр сайтад ажиллаж исэн. Тэгээд хамгийн их баярлж байгаа зүйл бол радио телевизийн сургуулийн ерөн сэтгүүл зүүн хөтөлбөрөөр төгсөгчдөөс тун цөөхөн сэтгүүлч болдгийг. Тэгээд сэтгүүлч болсноос дахиад тун цөөхөн ёс зүйтэй жинхэнэ сэтгүүлч болдог. Тэгэхээр жинхэнэ сэтгүүлч болно гэдэг бол сэтгүүлч нэр зүгээс шал өөр ажил, амьдрал, ёс зүй хувь хүний хувьд нэн чанга шалгуур байдаг. Тэгээд энэ шалгуурыг амжилттай давж Японд хайх хол байгаа ч гэсэн Монголын уншигчдаа шин соргол мэдээллүүдийг хүргэж байсанд нь одоо гэрэлмаатай их талархаж явдаг шүү гэж хэлээ. За энэний дараа бид нөгөө орж ирэхэд хүмүүсийнхаа ингэрт стикер нааж өгсөн гэсэндээ тэр стикерийнхаа буланд нэг хоёр жижигхэн 5 шуу тавьсан байсан. Энэ 5 шуутай стикерийг авсан азтай хоёр хүндээ номоо бэлгэлсэн. Тэр стикерийг нааж өгч тусалж исэн дүү охин маань
яг ямар хүмүүс хурж ирж байгаа юм сайн мэдэхгүй учраас ингээл санамсаргүйгээр тэр одтой стикер таарсан хүний ингэр дээр нь тэгэл нааж өгсөн гэсэн. Тэгсэн чинь хамтдаа явж исэн хоёр найз. Гэхдээ энэ хоёр цовж ирсэн байхгүй. Нэг нь дөрвөлж ирээд нэг нь хойно ирсэн. Хамтдаа хоёр явж исэн найз хоёулаа ацтан болсон сонирхолтой тохиолдол болсон. Юу мэн нэг зүйлийг залруулж хэлье. Наад сая Viber ирлээ. Ирлээ бичсэн байна. Тийм. Хоккайдо явах үед бол юм. Гэхдээ өөрсдийнхөө зардлаар явах юм байна шүү. За яа тийм. Хосороо өөрсдийнхөө зардлаар Хоккайдо 14 хоног амрах эрхээ бичгийг ингээд олгож байна. За өөрөлдөө найдвартай зардлаа өөрсдөө дагараад гэж юм байна. За ацнуудынхаа шагналыг өгье. Өөрсдөө зочдтой танилцуулъя тийм ээ. Манай зохиолчийн ямар урагсаад найз нөхөд байна. Ном дотн нөгөө урилга нь хавчуудастай байгаа шүү. Танаа яг хаана байдаг вэ? Би бусад ээж нартай хэлэх гэсэн юм аа. За одоо тоосон бодоод байна. Баярлалаа хоёртай хүрэлцэн ирсэн юмд баярлалаа. Ацтан болсонд баярлалаа. Энэ найзуудынхаа талаар та эцтэйгээ гоё дэлгэрэнгүй хуваалцъя гэж бодож чинь ямар учиртай найзууд вэ гэхээр Анандыг гидсэнд байхад би ажилласаа декретээ аваад жирэмсний йогад явсан байхгүй. Бид нэр Facebook дэх яг 10 сард төрөх ээжүүдийн групп дотроос хамтдаа йогад явах хүн байна уу гэж хайгаад нэг 9 охин нэгдээд нэг анги авч исэн. Энэ ангид очисон чинь бүгдээрээ амар хөрхөн анхны төрөлт. Тэгээ бүгдээрээ ер нь 10 сард төрөх эцсийн хугацаатай ийм эмэгтэйчүүд байж тарсан. Ингээд бид нэр тэр йогад явснаасаа хойшоо одоо манай анд чинь 7 настай сурж байгаа гэдэг чинь бид нэр 7 жил найзалж байгаа. Тэг хүүхдүүд нь одоо бүгдээрээ яг анандтай адилхан 7 настай бие биенийхээ бүх жаргалтай, дурсамжтай үеүдд нь хамт байдаг. Говор хувь заяа гэж боддөө штэ амар хөрхөн. Ингээд дараагаар нь манай хөдөө явж байгаа хадам аавыг мань төлөөлөөд аавын маань том ихч болох амар сайхан ихч маань үг хэлсэн. Гэрэл маа Японд очоод нэг блог бичсэн. Би байнга дэмжиж тэрийг шеэрлдэг юм ба. Гэрэл магийн одоо хадам аавын нэрчилтэй би. Манайхаас Японд хэдэн жил байсан. Одоо манай хүүхдүүд бас байдаг. Манай охин болохоор хоолны татаас бичдэг. Тэгээд ном гэдэг бол үнэхээр гайхалтай. Номыг уншиж, номыг харж ич хүн ертөнцийг таних хэрэгтэй. Одоо харин хүүхдүүд, залуучууд маань номноос цагаан хүндэрээд авах шиг байна л да. Тийм учраас одоо гэрэлмаага энэ номын цоврал цааш нь өргөжлүүлээд одоо нөгөө Японы манга шиг бичээрэй гэж өвчин хүсэж тэгээд энэ цовруулсан бүх хүмүүст баярлалаа. За дараагийн нь бол маш гоё зүйл байсан нь Японд зурагт номыг ингээ хүүхдүүд маш их уншдаг бол Монголд зурагт номын соёл одоогоор ингээд дөнгөж нэвтэрч эхэлж байгаа гэж хэлж болно. Манад болохоор үлгэр домгийг тэгээ туйлыг ч юм уу те хүүхдүүд илүүтэй сонсож өсдөг байсан. Тэгэхээр зурагт номын хөгжлийг Монголд таниулахад өөрийнхөө гар биеийг оруулж явж байгаа манай найз өөрөө хүүхдийн номын зохиолч хэрхэн хүүхдтэй ном уншиж өгөх вэ гэдэг тэр соёлыг эцэг эхчүүдэд таниулж явж байгаа алтан заяа маань байсан. Тэгэхээр эцэг эхчүүдэд хүүхдүүдтэй ном уншиж өгөхөд юу чухал вэ гэдгийг сануулсан 7 тип өгсөн. Тэгэхээр энэ 7-г би та хэдэд товчлон хуваалцъя. Намайг ер нь бол ном уншиж өгөөч гэсэн. Би Азийн сангийн нөгөө хатан ус цагийг төсөв би бүрээ надаас 5 настай хүүхдүүдэд ном унших тийм үлгэрийн цагийг авч яаж байгаа байхгүй. Тэрний уншигч одоо 3 жилдээ хийж байгаа. Тэгээ хүүхдүүдэд очиж ном уншиж өгдөг гэсэн. Тэгээ өнөөдрийн арга хэмжээнд болохоор хүүхдүүд ирэхгүй гэсэн чинь ашгүй ирчих шахав. Гэтэ би хүүхдүүд ирэхгүй байсан чинь таныг хүүхэд болгож аваад уншаад өгч ингэ бодсон байсан л та. Тэгээ нэгдүгээр нь болохоор хинт хүчлэх.
ерөөсө хүчлэг шаардлагагүй. Ингээд аав ээж нар ингээд ном уншихын дээр ирэхээрээ ингээд томатос суу яг ингээд суу одоо ингээд хажууд суу гэдэг ингээд ном уншихын цаг чинь бас хөргө уртахгүй үү. Тэгээд ялангуяа 0-оос 2 насны хүүхэд мөнгөд ингээд 5 минут миний урд ингээд сууна гэдэг бол бараг шийтгэж болчихно. Тийм болохоор тэгж удаан суулгах ерөөсөө шаардлага байхгүй. Ингээд босоо явж болно. Хүүхдүүд ингээд гүйжиж болно. Гэтэ уншсан хэвээрээ авах хэрэгтэй гэсэн. Одоо нөгөө гэртээ жоох хүүхдээ ном уншиж өгж байгаа хүүхэд чинь ингээд таны урд яг томоотой суугаад номын зургнуудыг ингээд хараад ингээд харилцан яриа суун гэсэн тийм төсөөлөлтэй байх хэрэггүй гэсэн. Ерөөс тийм шаардлагагүй гэсэн. Тэгээд хүүхдүүд тэгсэн ч гэсэн ингээд босоо явахаар нээж авах бас уншихаа болчихдаг юм байна л та. Тэг хэрэггүй унших хэрэгтэй уншиж байгаа юм бол нөгөө хүүхдүүд сонсч л байдаг. Одоо өөр юм хийгээ шаардлагатай өөр энэ бинийг оролдоод энэ бинийг ингээд сууж байгаа юм би тийм уншижээл намайг сонсоод байдаг гэсэн. Тэгэхээр хүчлээ заавал томоотой суулгах шаардлагагүй гэсэн. Хоёр дахь нь болохоор намайг дуусахгүй байх нь зүгээр. Тэгээд бүтнээр нь унших шаардлагагүй. Одоо хүүхдээ номон дуртай олох гэж байгаа. Тэгээд нэг номыг бид нар бол угаасаа нөгөө эхлээд дуусгана гэдэг чинь бидний оюун ухаантай логик сэтгэлээ хөгжөөд дууссан томчуудын оюун ухаанд байдаг хүмүүсрахгүй. Тэгээд хүүхдэд ном дуртай олох гэж байгаа гэж намайг дуусгах юм шиг стопой ном. Алиг одоо дараагийн үс яаж юм? Алиг байж юм гэдэг нэг нүүр одоо заримдаа ингээд нэг номоо ингээд олон татаж уншуулдаг шүү дээ хүүхдэд. Тэнгүүтээ нэг нүүр л зарим өдөр аягүй таалагддаг хгүй. Тэгээ ганцхан нүүр нь таалагддаг. Тэгээд нүүрэн дээр л ингээд хүүхдүүд ингээд дахин бажигдаа гэж хойшлоочгод угшлуулаад дахиад нөгөө энэ дээр ийм ингэсэн байж тэгээд нэг нүүрэл яриад ээж болно. Тийм бол тухайн өдрөө ном уншиж байгаа. Ганцхан тэр нүүрээ яриад тэгээд тэр нүүрэн дээр юу болж байгааг үйл явдлыг яриад удаа хүүхдүүдтэй харилцаа яриад тэгээд номын уншихын цагаа дуусгаж байна. Заавал дуусгах хэрэгтэй биш шүү заяа. Тийм бол нөгөө хүчлэг хэлбэрлэл орчин. Одоо яг л дараагийн удаа ингээд дуусгах чи яг дууслаа гэдэг чинь зүгээр товчуудын сэтгэлтэй. Нөгөө бид нар бол хүүхдүүд бол ингээд хүчлэгтэй байгаа байхгүй тийм. Тэгэхээр дургүй явах хүчлэг хэлбэсэн. Тэгээд томатос хаалтгүй би бас хэлсэн. Томатос хаалтгүй шүү заяа. Томатос ерөөсөө хаалтгүй ингээд гүйжиж болно, харайжж болно, юм орчиж болно, өөр ном ингээд үзээдэж болно. Тэнгүүд л аав ээж яг ингээд цэг суулгаад байдیں۔ Яг тийм аав ээж нар бэдэлтэй ингээд уншлах гэж юм. За одоо ингээд тэр багшийн ярьж хардаа тэр багш гэх юм. Тэгээд тэг шаардлагагүй ерөөсөө тэг шаардлагагүй. Өөр юм хийж чадтаа л намайг сонсцсон гэдэг. Тэгээд дараа нь тоглох зураад миний уншсан номыг ярьж идэг гэсэн. Тэгэхээр томатос хаалтгүй. Тэгээд одоо уншлагын тал дээр болохоор нэг янзаар хэлэх хэрэгтэй гэдэг дөрвөн юм байдаг юм да. Одоо нэг янзаар хэлнэ. Одоо гэхдээ бол те за одоо ингээд шүдээ угаагаад тэгээд уншуулах намаа бариад орон дээр өрөөд уншихаа авчих юмсаа хүрээ дээр байж байгаа те. Тэнгүүд шүдээ угаагаад уншихаа авцаа өмсөх юм бол яг үгүй ном уншин гэдэг хүүхдгээс ойлгочихно гэсэн. Гадна талд ингээд өөр газар ном уншиж байгаа. Би бол хүмүүс янзаар уншигчдаар янзаар уншдаг. Зарим нь дуулдаг. Би бол нэг тоглоом тоглоомчтой. Тэгээд яг тэр тоглоомоо тоглох. Гэхдээ тэр хүүхдээ ингээд бай уулзах байгаа болохоор нөгөө тэр дадал сууж байгаас юм мэдгүй те. Гэхдээ ер нь нэг янзаар одоо гэтээ өдөр авах ном уншиж байгаа. Нэг янзаар хийх хэрэгтэй гэж өөртөө хэлээ. Яг нэг үйлдэл ингээд дахин татаад одоо нөгөө номоо унших гэж ингээд хүүхдээ ойлгож хэлэх юм байна та. Тэгэхээр нэг янзаар хийх хэрэгтэй. Тэгээд дундуур нь хэрвээ 2-3 ном уншиж байгаа дундуур нь завсарлага авна. Манай нөгөө нэг бидний явуулдаг тэр нөгөө үлгэрийн цаг гэдэг бүтээгдэхүүн болохоор нэг цагийн арга хэмжээ авахгүй. Тэгээ бүтэн цаг хүүхдэд ном уншиж өгч байхгүй. Би ингээд нэг 2 юм уу 3 номтой бичдэг. Тэгээ үцдэг нь зүгээр тоглолдог хөгжигддэг ингээд. Тэгээд тэрийг яах гэж хийж байгаа гэхээр болно. Гэхдээ номтой холбоотой ямар нэг юм байвал бас зүгээр. Одоо ингээд энэ муур байгаа. Одоо энэ баталтай муур байгаа. Тэгээ энэ баталтай муурыг уншиж өгч байгаа бол ямар нэгэн мууртай холбоотой ч юм уу баталтай холбоотой тоглоом тоглож болно. Эсвэл нэг гар урлан болох гэдэг шүү дээ. Тиймэрхүү юмар завсарлага авах хэрэгтэй. Тэгэнгүүтээ магадгүй буцлагдаг ч юм уу те ингээд хийж байгаа зүйл чинь номтойгоо холбогдох юм бол маш зүгээр. Тэгвэл хүүхдийн дахин одоо нөгөө хийсэн зүйл нь гараараа ингээд хийгээд тэгээд дараа нь хийсэн зүйлээ хаг болгонд нэг ном уншсан шүү дээ гэдэг номыг санагдуулах гэдэг гэсэн. Тэгээд номын дуртай болохын тулд номоо байн сануулахын тулд тийм тоглоомоо ч гэсэн одоо гар урлынхаа зүйлүүдийг ч гэсэн номтой холбочод их зүгээр. Тэгвээс чамаагүй юм аа завсарлага авах хэрэгтэй. Одоо 2 ном дараадаа уншиж гэж байхгүй. Дунд нь заавал завсарлаа шал өөр дэдий тоглоо. Ер нь ингээд тоглох зураа номоо уншаад тоглох зураа баг тоглоомын дундуур нөгөө рекламын дундуур кино үзээд нэг гэдэг шиг одоо кино үзгээд байгаа шүү дээ. Тэгтээ рекламын дундуур үзээд нэг гэдэг шиг тоглоомын дундуур номоо уншин.
яг тгий шүү заяа. Тэгээд нөгөө ном уншихын дундуур тасалдаг аваад тоглоод байгаа биш. Тоглоомын дундуураа ном уншиж байгаа шүү заяа. Тэрийг бодож хэрэгтэй. Тэгээд дуулахаасаа битий чирээ гэдэг. Бас нэг юм байна. Тэгээд нөгөө хүүхэд бол дуун дуртай. Дуулахад ирэхээр хүүхдүүд анхаарал амар төвлөрдөг. Гэхдээ бид нар ч нөгөө баруун солгой хоолой молгоо мэддэн шүү дээ. Тэгээд хүүхдүүд бол тийм ерөөсөө мэдхгүй. Тэгээд намайг дуулахад бол маш гоё дуулж ил гэж бодно. Тийм болохоор таныг муухай дуулж байгаа, хөдөлгөөн дуулж байгаа, гоё дуулж байгаа. Муухай дуулж хэрэг чи хүүхд ерөөсөө тэгж шүүлтүүрээр харахгүй байгаа. Тийм шүүлтүүрээр харахгүй байгаа. Дуун үнээр хөвчтэй байгаа тийм хамт. Тэгээд тэр ингээд бүрхэн дуу байгаа адилхан ингээд мэддэг дуу хүмүүс хамт дуулчихсан. Тэгэхээр дуухаас ерөөсөө бич ичихгүй байх хэрэгтэй. Тэгээд хамгийн сүүлд нь ердөө хамтдаа хөгжигдэх хэрэгтэй. Өөрөө тэр нөгөө уншиж байгаа номдоо өөрөө айгуу дуртай байх хэрэгтэй. Ийм хандлага угаасаа хөгжиж хүрч байгаа шүү дээ. Тийм учраас ингээд өөрөө ад жаргалтай байх юм бол ад жаргалтайгаар ном уншина. Ад жаргалтайгаар ном унших юм бол хүүхэд номонд дуртай болно гэсэн. Тэгээд ер нь ингээд хамтдаа ад жаргалтай байх хэрэгтэй. Тийм дүрмийг барьна гэсэн. Тэгээд болоо. За би уншгаа. Энэ болохоор кит мөр кит гэдэг нэртэй цагаан муу цагаан гутланда хайртай муурын тухай ном. Энэ юу вэ? Ямар өнгөтэй гутлаа? Шар, улаан, ногоо, хөх, шар, ногоо. Шар, улаан, хар, ногоо. Хаан байна. Тинтэ. Хаан. Хөх. Хөх юм биш үү? За, ийм олон гутлаа мөө, хэдэн гутлаа юм бэ те? 1 2 Хэд вэ? 4 гэсэн тооцсон уу? Ямар хурдан тоочд юм бэ? Чи хэдэн настай? Хэдвэр гэсэн үг лээ? 2 дугаар анги гэж амар хурдан толчих юм шүү дээ. Надад л хурдан санагдана. За би уншлаа шүү. Цаашин цагаан гутлаа өмсөд пит мөр гадуур зугаалж ялаа. Цагаан гутлын түнд маш их таалагдсан тэр ингэж дуулжээ. Цагаан гутланда хайртай, цагаан гутланда хайртай, цагаан гутланда хайртай, цагаан Яна пит тал дүүрэн үзээцэн дээр бишгчжээ. Гутал нь ямар өнгөтэй болсон болоо? Тийм ээ, улаан өнгөтэй болсон. Пит уйлсан болов? Уйлаагүй. Тэр дуугаа үргэлжлүүлэн дуулаад цаашаа явлаа. Улаан гутланда хайртай, улаан гутланда хайртай, улаан гутланда хайртай, улаан Пит тал дүүрэн нийс чигсэндээ гიშгчжээ. Тэгээд цаашаа манай хүн ямар дуу дуулах вэ? Пит цагаан гутланда хайртай, цагаан гутланда хайртай. Үгийн гутланда хайртай, үгийн гутланда хайртай. Энэ үгийн гутлаа. За баярлаа. За энэ дараагаар миний нэг бяцхан хэсэг явсан. Энэ нь юу вэ гэх юм бол Япон цэцэрлэг болон эцэг эхчүүдийн хооронд харилцдаг дэвтэр гээд би өмнөх бичлэг дээр ч гэсэн дурдж ийсэн. Өдөрт юу хийсэн, одоо өтгөн шингэн нь ямар байсан, юу ийдсэн, халуун нь ямар байсан гээд энэ бүхнийг ингээ өдөр болгондоо бичиж явдаг. Энэ дэвтрийг яаж хөтэлдэг юм бэ гэдэг нэг юм шоглоон би бэлдээд бүх ирсэн зочдтой тараасан. Тэгээд нэг ирсэн ээжтэйгээ ярилцаад тэр дэвтэр дээр бичигддэг бүх асуултуудыг тэр ээжээс асууж хоорондоо бид хоёр ярилцлага өрнүүлсэн. Бүгд ч өчтөр оройн гол юу хийсэн бэ? Ямар авч зарсан бэ? Юу хийсэн? Тэгээ брокколитой батсан. Брокколитой бат. Аавс ч юм амтлагчны төрлийн юм юу хийсэн? Тэгээд снэк тийм юм уу ийдсэн юм чи. За ингээд энийг юм арцсан бичсэн. Гоё. Тэгээд дараа чи харъя. За өтгөн орой өнөө өглөө гаргасан юм. Тэгээд тэрнийхэн одоо янз бүрийн ямар байсан бэ гэж асуучихсан. Тэр нь хатуу байсан гэж тэгж найруулсан. Дараа чи би хэмээн өчтөр орой бол өнөө өглөө юм байсан. Тэгтгүү дээ. Тэгээд Японд
бол бас болохгүй. Хитрхи өндөр хэмжээний Энэ ээж маань тэгээд хүүхдийнхаа ер нь биеийн онцлог гаргаж байгаа ааш хөдлөл тэр бүх зүйлийг нь сайн анзаардаг ээж болж таарсан. За ингээд ерөнхийдөө хөтөлбөр маань 1 цагийн хооронд болоод дууссан. Энэний дараагаар номын худалдаа болсны дээр үргэлжлүүлээд бид зочдоо веган тарт болон веган шорлогоор дайлсан. Тэгэхээр веган хоолоор зочдоо дайлыг идэх санааг манай хадам ээж гаргасан. Яагаад гэвэл өмнө хэлсэнчлэн манай ээж чинь одоо 10 хэдэн жил яг веган хоолоор дагнаж байгаа хүн байдаг байхгүй юу? Тэгээ веган хоолоор хүнийг дайлна гэдэг чинь өөрөө буян гэж боддог. Яагаад гэх юм бол хүмүүс веган хоол гингүүт дандаа нэг амтгүй нэг онцгүй юм гэж боддог штэ тий. Гэтэл мах сүү амтны гаралтай юу ч оролцоогүй мөртлөө хоол гэдэг чинь ийм гоё амттай байж болт юм байна. Амтнаа ч гэсэндээ ийм гоё байж болт юм байна гэдгийг нэг ч ихсэн хүнд мэдрүүлж ивэл өөрийнх нь энэ насандаа хийж байгаа хүнд хэрэгтэй зүйлсийнх нь нэг гэж боддог байхгүй юу. Тэгээд би ч гэсэндээ өнгөрсөн 3 сард Монголд байхдаа ер нь веган хоолыг голчлон идчихсэн учраас толгоос эргэг тэгээд жингийн хавьд ч гэсэндээ арай жоохон багассан. Бид ер нь олон гоё эерэг өөрчлөлтүүд мэдэрчээсэн учраас ээжийнхаа тавьсан тэр саналыг нь зөвшөөрөөд тэгээд зочдоо веган хоолоор дайлсан. Энэ хоолыг маань бас дээрээс нь манай хадам ээж ивент тэгээд Loving Heart ресторанаар хийлгсэн шүү. Ер нь гоё хамт дарагдж байгаа юм. Би тэгтээ тэр дээр нөгөө номоо худалдаалаад энэ хоолнуудаасаа бүр амсаагүйгээ боддоо. My god. Хоолны хэсэгт бас нэг сонирхолтой хэсэг байсан нь манай номын нээлтийг зохион байгуулж өгсөн найзын минь гаргасан санаачлагаар аяг болгон дээр бүр аль болох нямбайлан тэр хүний уудаг хэсэгт нь гараа хөрөхгүйгээр өөрөө гараараа дандаа гой гой өгнүүдийг бичсэн. Тэгээд дээр нь манай ганаа дүү маань цэцэг нааж аяга ийм хөрхөн чимгэлсэн. Хэрвээ дараа нь та хэд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол тэр арга хэмжээнд дээр бас иймэрхүү хөрхөн жижиг юмнуудыг оруулж өгөх юм бол үндсэн тэр арга хэмжээнд дээр нэмээд бас чимэг болж өгд юм байлаа шүү. Залхуурахгүйгээр хийвэл. За тэгээд энэ арга хэмжээг маань номын нээлтийг маань хөтлөж өгсөн энэ залуу бол миний эх орон телевизэд бас 10 гаруй жилийн өмнө хамтарч ажиллаж байсан найз маань байгаа. Энэ найз маань өөрөө бас зохиолч 5W1H гээд одоо сэтгүүлч хэрхэн одоо булхайцдаг те өөрийнхөө мэрэгчлэрээ булхайцдаг болохыг харуулсан маш сонин үйл явдалтай ном сүлд гаргасан байгаа. Хэрвээ та бүхэн маань боломж олдох юм бол энэ номыг Монголоос захиж аваад ч юм уу Монголд байгаа бол номын дэлгүүрүүдээс худалдаж аваад уншиж үзээрэй. За одоо дараагийн хаасныг тодруулах уу байна. Ирлээд ийм бүсэг байхгүй шүү гэж хэлэх байна. За одоо ингээд энэ номын маань нээлтийг ийм гоёор зохион байгуулж өгсөн найзаа танилцуулъя. Энэ найз маань бол миний их сургуульд хамтдаа нэг ангид сурж ирснээс хойшоо найзалж ирж байгаа. Найз хангаа цэцэг байна. Найз маань бол ерөөсөө яг өөрийнх нь номын нээлт болох гэж байгаа юм шиг надаас ингээ шаардаад энийг яасан тэрийг шалгасан уу энийг ингэсэн үү хөтөлбөр гаргана. За одоо хөтөлбөрөө ярин чамд ямар санаа надад ийм юм байна гэл бүр маш ажил хэрэгчээр хандсан. Тэгэл энд одоо наасан байгаа, босгосон байгаа бүх анонс, арын самбар бүх юмных нь ихийг нь бэлтгэж өгсөн. Бүгдийг нь ингээ хийж өгсөн. Тэг гол нь өөрөө бүр ингээд үнэхээр завгүй би засах завгүй өнөөдөр ажиллалаа гэж ярьдаг хүн байхгүй. Тэгээд энэ их ажлынхаа хажуугаар надад миний номын нээлтийг сэтгэл гаргаад миний өөрийн бодож ийснаас илүү гоёор үгүй чи тэгж даруухан хийхгүй. Яагаад гэвэл энэ чиний одоо ингээ гол дүр байх өдрөө гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгээд номын нээлтийн дараа гэртээ очиод бодсон чинь би бүр ингээ ямар гоё хүмүүсээр хүрээлүүлдэм, сайхан найзуудын буян гэж юм байт юм байна. Сайхан хүмүүсээр хүрээлүүлэхийн буян гэж юм байт юм байна. Би ганцаараа байсан бол угаасаа би ийм юм хийж чадахгүй штэ. Ийм юм хийхээс хашраал ингээ хоошоо суун. Тэгээд сайхан найзуудын буянд нээлт маань ийм гоё болж өнгөрсөн шүү. Ирсэн зочид ч гэсэндээ хаа холоос тэндээс ингээ төвчрөн 2 цаг маг төвжирч ирсэн хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр яг 90 гэж л ирсэн хүмүүс байсан. Тэгтээ бас янз янзын шалтгаанаас болоод ирж чадаагүй ч гэсэн 90 гэж хүсэжсэн хүмүүстэй зориулаад энэ бичлэгээ бэлтлээ. Тэгээд ирсэн зочдын дунд бас нэг дурдахгүй өнгөрч болохгүй нэг хүн байсан нь манай төрсэн эгч Канадад амьдардаг байхгүй юу. Тэгсэн чинь Канадаас надад хүнээр дамжуулаад цэцэг явуулсан байсан.
Ийм гоё цэцэг. Тэгээ энэ бол яг төсөөлж байгаагүй тийм зочин, төсөөлж байгаагүй хүний бэлэг байсан. Тэгээд нэрээ цэцэг гэснээс би бүр маргааш нь бүр гэр дүүрэн цэцэг бүр амьдралдаа анх удаага цэцгэн донд умбаж үзсэн бүр. Яг цэцэг жоохон дуртай гэдгээ сүүлийн 1 жил орчим олж нээсэн л дээ. Ийм олон цэцгэн донд байна гэдэг бүр үнэхээр гоё байсан. Бүр үнэхээр гоё байсан. Тэгээ цэцэг өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. За ингээд номын нээлт маань өндөрлсөний дараа хэдхэн хоногийн дараа Сүхбаатарын талбай дээр номын баяр болсон. Тэгээ номын баяртаас оролцсондоо баяртайгаа 3 өдөр үргэлжилсэн. Энэ 3 өдрийн хугацаанд Игүүр цэгийн маань сайт маань хурж ирж дэмжиж янзын гоё контентууд бэлтэж өгснөөс гадна өөр сайтууд Өглөө цэгийн маань, Зүгийн цэгийн маань, Ньюс цэгийн маань гэд олон сайтууд, Асуу цэгийн маань гэд сайтууд дэмжиж өгсөнд бүр үнэхээр их баярлалаа. Мэргэжлийн буян гэж бас байна. Тэгээд 3 өдрийн маань сүүлийнх нь 2 өдөр дээр нь манай хоёр биеийн жоохон тавгуурхээд, ханаа түрээд тэгсэн учраас богино цагаар зогсоод тэгээ гэртээ харцгаасан. Гэхдээ чамлахааргүй маш олон хүн ирсэн. YouTube-ыг маань үздэг гэсэн гээд ирсэн хүмүүс бас зөндөө байсан. Ингээд нэг өөрийгөө ахаад нэг удаа амьдаар мэдэрсэн юм шиг бүр үнэхээр гоё байсан. Номын баяр. Нэрээ та хэд миний Игүүр цэгийн сайт дээр өгсөн ярилцлагыг харсан уу? Ийм ярилцлага өгсөн. Ер нь Японд цэцэрлэгүүдийн тэр хийгээд байгаа юмнуудыг ингээ харахаар төсөв зардал аягүй багтаа байдаг байхгүй юу? Жишээ нь хүүхдийн гарын нарийн булчин хөгжүүлнэ гингуудаа нөгөөдөл чинь бөөн хог юм цаасны хог сорвол морол авчираад хүүхдүүдийн дунд ингээ хүүхд харахтаа үдээр навчирд тавьчихдаг байхгүй юу? Хүүхдүүд нөгөө цааснуудын сонингийн ингэж ураал чи ингэж ур гэж заагаад өгч ингэж ураал тэгээ хэрвээ сонирхох юм бол номынхаа талаар өгсөн энэ ярилцлагыг доорх description хэсгийн линкэн дээр дараад уншаарай, бас үзээрэй. За ингээд номын маань баярын сонин хачнаар хамтдаа аялсан үзэгч та нартай баярлалаа. Би ч гэсэндээ нөгөө яг өмнө нь зүүдэлсэн юм шиг санагдаад байсан. Тэр дурсамж руугаа эргэн очсон чинь гоё байна. Дараагийн бичлэгээрээ эргэн уулзлаа. Түр бай.